Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг. Үзэгч та бүхний хорионы амар амгалан айлтгая. Сайхан амарцгааж байна уу? Монгол Улсын хөгжлийн урайтай TV5 телевиз, Монгол Улсын засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. За Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, за мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо хамтран халамжаас хөдөлмөрт зорилтод нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Монгол Улсын засгийн газрын халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн тусгаалсан ажлын байрыг шинээр бий болгож байгаа. Аж ахуй нэгж байгууллагууд, төрийн бус байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үзэгч та бүхэнтэй хуваалцаж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань үйл дүрлэгч, татвар төлөгч, баялаг бүтээгч иргэд мөн шүү. Ямар хөдөлмөр эрхлэж, ямар баялаг бүтээж нийгэмд өр өгөөж хөдөлмөрөө шингээж чадаж байгаа талаар харуулах нь энэхүү нэвтрүүлгийн гол зорилго байнамаа. Өнөөдрөөс эхлээд 7 хоног үрийн бэм гарагийн 20 цаг 20 минутанд 6-7 хоногийн турш халамжаас хөдөлмөрт зориулсан нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрнэ. Нийтдээ 42 төсөл танилцуулагдана. Манай өнөөдрийн нэвтрүүлгийг дэнсэлж, зөвлөх менторууд маань ажиллаж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хатагтай Тунгалаг Тамир. За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ноён Нямсүрэн. За мөн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудаа төлөөлж Монголын тэрэгдэлтэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн хатагтай Чулуун долгоорнаар энэ удаагийн нэвтрүүлгийг дэнсэлж, зөвлөгөөх ментор, зөвлөгчөөр ажиллах юм аа. Ингээд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга Тунгалаг Тамир таныг нээж үг хэлнэ гэж урьж байна. За та бүхний орой амгалан айлтгая. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо нийгмийн харилцаанд оролцуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань баялаг бүтээгч юм аа, мөн ажил олгогч юм аа, за мөн татвар төлөгч юм аа гэд энэ бүхнийг нийгэмд ойлгуулах зорилгоор бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ одоо зорилтод нэвтрүүлгийг TV5 телевизтэй хамтраад одоо зохион байгуулж байна. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд за мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас одоо санхүүжүүлээд одоо жил бүр зохион байгуулдаг байж байгаа. За хөтөлбөрт саналаа ирүүлсэн, төслөө ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртаа болгож байгаа аж ахуй нэгж байгууллагуудын ирүүлсэн төслүүдийг зорилтод нэвтрүүлэхийн хүрээнд одоо сонгон шалгаруулж бас олон нийтэд танилцуулж явж байгаагаар сүүлийн одоо 2 жилийн хөтөлбөр маань илүү онцлог болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн орлоготой болсноороо тухайн хүн өөрөө бас нөгөө санхүүгийн эрх чөлөөтэй байх те өөрөө захиран зарцуулах одоо хөрөнгө мөнгөтэй байх. За үүний зэрэгцээгээр тухайн өрхийн амжиргаанд бас нэмэр болох оос гадна хамгийн чухал асуудал маань юу байгаа вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн маань өөрөө нийгмийн харилцаанд идэвхтэй оролцогч хамт олонтой болж байна те бас дээрэс нь хөдөлмөр эрхэлж одоо нийгмийн харилцаанд орсноороо өөрөө өөртөө итгэл бий болж байна гэдэг маань өөрөө бас хамгийн чухал одоо үр дүн байгаа. Тийм болохоор бид бас энэ одоо хөтөлбөртөө санхүүжүүлж байгаа хөрөнгийг бол жил бол бүр одоо бууруулахгүй байх бодлогыг яам барьж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтэд зөв ойлгуулах, за мөн ажил олгогчдод одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө хөдөлмөр эрхэлж чаддаг юм аа, за мөн одоо баялаг бүтээгчдийн нэг юм аа гэдгийг бас ойлгуулах зорилготойгоор энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа. За тэгэхээр та бүхэн 6-7 хоногийн турш бидний бэлтгэсэн энэ 6 одоо цуврал нэвтрүүлгийг бас бүгдээрээ одоо сонирхон үзээрэй. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ямар одоо хөдөлмөр эрхэлдэг юм байна, ямар бүтээлч хүмүүс байдаг юм байна, мөн одоо ямар хариуцлагатай хүмүүс байдаг юм бэ гэдгийг бид энэ нэвтрүүлгээс харж олно гэдгийг хэлэхээр байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн байнгын ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгж байгууллагууд 50 сая, төрийн бус байгууллагууд 20 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслүүдийн эхний шатны шалгаруулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо, 2 дахь шатны шалгаруулалтыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хянаж ажилласан бөгөөд эхний 2 шатны шалгаруулалтаа амжилттай давсан төслүүдийг халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэх үзэгч та бүхэнд танилцуулж байна.
хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. За өмнөх жилүүдэд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд хамтран төслийн эхний шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг байсан бол энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа тухай илүү ойлголттой, за мөн төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орсон ажлын хэсэг гарч бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө төслийнхөө эхний шатуудын сонгон шалгаруулалтыг хийсэн байгаа. Энэ ажлыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо зохион байгуулан хийсэн байгаа гэдгээрээ бас илүү даваа талтай. Тэгэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам маань иргэн төвтэй ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас өөрсдийнхөө давуу талыг илүү сайн мэдэрдэг учраас бусад төслийнхөө онцлогуудыг хараад шалгаруулад ингээд явах энэ хамтын ажиллагааг эхлүүлснээр бас давуу талтай байгаамаа гэдгийг онцлог хэлмээр байна. Нийтдээ 42 төсөл танилцуулагдана гэсэн. За ер нь энэ төслүүдийг харж байхад маш сонирхолтой төслүүд бас сонгон шалгаруулж эцсийн шатанд ирсэн гэж ойлгож байгаа. Тийм учраас одоо төслөө танилцуулж одоо санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн төрийн бас байгууллагынхаас амжилт хүсье. Ингээд халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхний төсөл маань Good Food органик хүнсийг үзэгч та бүхэнд монголчуудтай түгээн дэлгэрүүлэх зорилготой төсөл байгаа. Хамтдаа сонирхъя. Good Foods компани 2021 оноос натурал хүнсийг Монголын байгалаас гисэн уриатагаар нийт хүн амын хэрэглээнд эрүүл амин дэмтэй натурал хүнсийг хүргэх зорилгоор Монголын хөрсөн дургасан байгалийн зэрлэг жимс ногоогоор жимсний чанмал болон даршилсан ногооны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Монголын зах зээлд гарах шинэ брэнд бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй урган ээжийг шинээр ажлын байраар хангах жимсний чанмалууд болон даршилсан ногооны үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслийг танилцуулж байна. Сайн байцгаана уу? Намайг Ундрал гэдэг. Би Good Foods компаниг үүсгэн байгуулагч байна. Манай байгууллага нь 2022 оноос эхлээд үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа. Нийтдээ үндсэн 5 ажилтан байгаас үүний 3 ажилтан маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асран хамгаалдаг асран хамгаалагчид одоогоор ажиллаж байна. Ойрын 3 сарын хугацаанд нэмж одоо 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асран хамгаалдаг ажилчид нэмж хүний нөөцтэй авахар төлөвлөж байна. За төслийн зорилго гэх юм бол манайс дотоодынхаа нийт зах зээлийн чанмал даршилсан хүнсний эрэлтийн 77% болохоор гаднаас импортлон худалдаа авдаг байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Монголдо үйлдвэрлэсэн эрэлттэй бүтээгдэхүүн бий болох шаардлагатай гэж үзсэн. Тийм учраас зорилгоо эрүүл шинэхэн хүнсээр эх жилд эх 3 жилийн хугацаанд дотоодын зах зээлийн 5%-ийг хангах хэрэгцээ шаардлага байгаа гэж үзэж бид нар яг энэ зорилгын төлөө үйлдвэрлэл явуулж байгаа. Нийтдээ зэрлэг жимсний чанмал нь болохоор 6-8 төрөл, даршилсан бүтээгдэхүүн маань болохоор 5-6 төрлөөр хийгдэн гэж байгаа. Одоо яг эхний ээлжинд бэлэн болсон бүтээгдэхүүн гэх юм бол зах зээл нийлүүлэгдэж байгаа. Жимсний чанмалын 3 төрөл байгаа. За одоо төслийн зорилгынхаа үр дүнд хүрснээр бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асран хамгаалдаг 5 ээжийг тогтвортой ажлын байраар хангах болно. Тоног төхөөрөмжийн сайжруулалтаар болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо ширхэг өснө, хамт олонний ажлын хөдөлмөрийн ачаалт багасан, үр бүтээмж нэмэгдэн, цагийн зөв зохион байгуулалттай хурдтай ихээр үйлдвэрлэх шаардлагатай боломжтой болно. Яагаад ингэж нөгөө тоо ширхгээ ихээр үйлдвэрлэх шаардлагатай болоод байгаа вэ гэхээр бид нар номин болон Walmart-та гэрээгээ хэрэгжүүлээд хийсэн байгаа. Тийм учраас яг тэр зах зээлийн эрэлтийг хангахын тулд ялцчгүй боловсон хүчин болон тоног төхөөрөмжийн шаардлага өндөртэй байгаа гэсэн. Борлуулалт мөн нэмэгдснээр санхүүгийн эргэлтийн хурц сайжран ажилчдынхаа болон харьцагч байгууллагуудын орлогыг нэмэгдүүлэхээс гадна тогтвортой ажлын байр бий болгоно. Мөн хөдөө орон түүхийн эдээд яг 100% дотоодоос худалдаа авдаг учраас хөдөө орон нутаг, аймаг, сум, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаа авч яснаар амжиргааны бас түвшинд нөлөөлөх боломжтой болно. За манай баг бүрэлдэхүүн гэх юм бол би өөрөө үүсгэн байгуулагч байна. Тэгээ үндсэн ажилтнанд дархан цэцэг, инх цэцэгэд манай ажилчид байгаа. Одоо шинээр авах 2 ажилттай охтууд маань болохоор энэ танилцуулга дээр хийсэн. Бүгдээрээ танаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асардаг асран хамгаалагчид байгаа. Сайн байна уу? Ундралаа. Төслөө танилцуулсанд баярлалаа. За төслийтэй холбоотойгоор манай 2 зөвлөхөөс асуулт байвал асуух уу? Нөгөө бүтээтгүүний хувьд болохоор нөгөө хүүхдүүдэд ээжүүд зориулсан бүтээтгүүн байгаа гэдгийг тэрийгээ жоохон дэлгэрүүлж хэрвэл.
Манайх болохоор яг илчлээ натурал. Тэгээд нөөцлөгч байж зараагүй, нэмэлт химийн байж зараагүй. Тэгэхээр энэ нь илүү нөгөө хүүхдийн шимт хижээлд маш өндөр ач тустай. Тэгээд манай одоо илчлэгийн чанар хэм бол одоо жишээлбэл 160-аас 180 хооронд байгаа. Энэ нь болохоор бусадаас жимсний чанамлуудтай харьцуулбал харьцангуй бага одоо илчлэгтэй хүний бид маш шимт хижээлтэй гэсэн үг. Та бүхэнд ингээ бүтээгдэхүүнийхээ амтлагыг хэлье гэж бодлоо. Чичирган анс нэрс гэдэг яг үндсэн 3 төрөл байгаа. Энэ болохоор ерөөсөө зах зээлдээ байнга худалдаалагдах загвар. Бусад одоо нэмээд дахиад ер нь бол 3-аас 4 төрөл гарна. Тэр нь болохоор нөгөө улирлын чанартай нөгөө байгальд зэрлэгээр ургадаг жимслүүд учраас тэрийг бол улирлын чанартай гаргана гэж хэлээ. Би нөгөө бага насны жоохон хүүхэдтэй. Тэгээ хүүхдэд маань өгж болох нөө гэдэг талаасаа ингээд нөгөөснийхөө тараад байна л та. Тийм ер нь бол бид нар яг нөгөө дандаа хүүхдүүд тэгээд ер нь бол ээж нарт ингээд зориулж хийсэн учраас сахар нэлээд бага байгаа. Эко тий яг эко байх тэр чинь айгүй чухал байгаа нөгөө бага насны хүүхдэд. Тэгээ тэр талаасаа бол надад бол амсаад үзсэн таалагдчихэ. Яг гоё жимсний ам. Тийм ээ. Бүрдсэн самттай шүү дээ. Цэцэр нь бол бүр гоё юм. Тийм хүмүүс харин цэцэргандаас илүү цэцэргныг ерөөсөө айгүй гашуун гэж бодож ирсэн. Танах айгүй гоё юм гэл айгүй комент ирж байгаа. Тийм. За нэмсэн зөвлөхөд. За яа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэгчүүд ажиллах юм байна тийм ээ. Ээжүүд тохолцоо ажиллах юм байна. Тэгэхээр одоо чи бол одоо ажил олгоч шүү дээ тийм ээ. Ажил олгоч бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхаа одоо онцлогийг сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд ямар асуудал их гарах вэ гэхээр хүүхдээ асрах, соёлох, эмнэлэг домдгоор үзүүлэх. За тэгээд ийм асуудал бас баггүй гардаг. Энд дээр одоо бас ажил олгочийн зүгээс ямар бодлого барьдаг вэ? Би болохоор өөрөөс хүүхдүүд нь явж байгаа юу? Эсвэл одоо төр саадуулах хүүхдийн өрөөч гэдэг юм уу те? Энэ талаас нь бас ажиллаж байгаа тав тухтай байлаа хангалттай нь ямар зүйлийг бодож төлөвлөж байна те? Би болохоор өөрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг. Тэгээд ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд маань ер нь бол ямар шаардлага хэрэгцээтэй байдаг, тэдний хар гэр бүл хүүхдүүд нь ямар шаардлага хэрэгцээтэй асаргааны одоо цаг хугацаа ямар гэдгийг айгуу сайн мэдж байгаа. Байгууллагын дотоод журмаа гаргасан. Тэгээд манай одоо ээж нар одоо хүүхд жишээлбэл ямар нэгэн эмчилгээ шаардлагатай үед бол яг тэр цаг хугацаагаа биднэрт төрүүлж мэдэгдээд тэгээд тэр хугацаага нөгөө хуваараа бид нар өөртөө ингээд дотроо зохицуулаад ерөөсөө тасалдахгүй үйлдвэрлэлээ явуулаад манай ээж нар ч гэсэн яг өөртөөхөө ар гэрээ асуудлыг тасалдахгүй зохион байгуулж болж байгаа гэсэн. За сайн байна. Өшөө сайхан бэхжүүлээд тий. Жишг одоо бас ажил олгоч болж ажиллаарай гэж хүсье тий. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авч байгаа аж ахуйн нэгж байгууллага эсвэл төрийн бас байгууллагууд ордог байсан. 17 оноос хойш бид бас нэмэлт оруулаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг эхчүүд хамрагддаг болсон байгаа. Тэгэхээр манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эцэг эхчүүд маань бас эндээс санаа аваад гэртээ одоо хүүхдээ харангаа өрхөө үйлдвэрлэл юм уу те эсвэл жижиг одоо нэгдсэн нэгдэл үүсгээд бас ингээд танаа жишгээр ингээд өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэн хоорондоо сүлжээгээ үүсгээд дээрэс нь бас хүүхдээ хараад те маш олон ажлуудаа нэг дор амжуулаад ингээд явах боломжтой болж байгаа маа гэдгийг харж байгаа. Тэгэхээр бас олон эцэг эхчүүдэд үлгэр дуурайл болсон сайхан төсөл байна. Дээрэс нь бас монголчуудаа эрүүл эко хүнсийг одоо бэлтгэж нийлүүлэх гэж байгаа энэ одоо ажилт чинь бас амжилт төсөе. Тэгээд төслийг бол зөвлөхөд маань дэмжих үү те? Дэмжиж. За баярлалаа. За амжилт. Баярлалаа. Халамжаас хөдөлмөрт. Улам өсөх үйл компани нь 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэл санаачлагаар байгуулагдсан цагаас хойш бизнесийн хүрээгээ тэлж улам өсөх үйл компани болгон өргөжүүлж шинэ үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлж өргөжин тэлэх бүртээ шинэ ажлын байр болон бүтээгдэхүүн үйлчлэгээний нэр төрлөө нэмэгдүүлсээр ирсэн. Улам өсөх үйл компани нь эсгүүр гаргах бүх төрлийн захиалгад оёдол, автомашины 3D шалгавч, автомашины судлын бүрээс, автомашины өвөл зуны хучлаг зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Тэд энэ удаад халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэгт Монгол хийц төслийг танилцуулж байна. Намайг Үлзөө иргэдэг. Би энэ улам өсвөл энэ Монгол хийц төслийг компаниг үүсгэн байгуулдаг. Яг хүний нөөцийн хувьд бол одоогээр 7 хүн ажилладаг. Энд хөгжлийн бэрхшээлд би өөрөө ордог. Хэрвээ энэ төсөл маань хэрэгжих юм бол 4 хүний ажлын оронтой бий болж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол энэ 4 хүнийг бэлдсэн байдаг дадлаг зурагчаар. Одоо өнгөрсөн оны судалгаар ихтэл Монголд 1,200,000 машин байгаа. Тэгээд манайх нөгөө байгалийн тийм эрсдэс уур амьсгалтай машин ашиглаж байгаа хэцүү. Тоос шороо бохирдлогтой байдаг учраас одоо энэ автомашины 3D шалгавч мөн
гадаа тавьдаг байрны хүмүүс зориулсан нөгөө машины хучлага, үйл зүйн хучлага болон бусад бүх төрлийн зүйлүүд хийх зорилготой. Ер нь нийгмийн хэрэгцээ шаардлага нь бол миний харж байгаагаар нөгөө автомашин их байгаа учраас энийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээд импорт урдаас гадны зах зээлээс орж иж байгаа импортын бүтээгдэхүүн миний судалгаар бол нэг 60% орчим хувийн импортоор орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр биднээс тэрний нэг болж игэл 40% дотоод хийх ч юм уу. Бид хамтарсан нэг юм зорилгоор байгуулсан. Үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө нэгдүгээр одоо загвардаг байх хэрэгтэй, хоёрдугаар чанартай. Яг биднээс нөө 8 жил гаруй 9 жил орчим үйл ажиллагаа явуулсан гэдэг. Яг байнгын тогтмол харилцагтай учраас зах зээл нээлттэй. Тэгээд энэний давуу тал нь болохоор ажлын байр өргөжин, хөгжлийн бэрхшээлт иргэд дөрөв хүмүүс ч гэсэн ажлын тогтвортой байраар хангагнаар гэсэн. За шинээр ажлын байр нэгж байгаа дөрөв хөгжлийн бэрхшээлт иргэн байдаг. Энэ нь болохоор 2 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй хүмүүс байгаа. 2 эмэгтэй нь оюутлын чиглэлээр ажиллана. Нэг эрэгтэй төвжээчин одоо энэ шалгасны төвжээ авдаг хүн болох хэвээр. Ахаад нэг нь болохоор нэг залуу хүн байдаг. Дад төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй. Тэр болохоор түгээлтээр ажиллуулна гэсэн тийм зорилттой. За баярлалаа танд. Баярлалаа. Та өөрөө ямар мэрэгчлээ? Би яг өөрөө бол захиргааны инженер. Яагаад тэгээд ийм бизнес рүү орчих? Гэхдээ яг аваарт орсон. Олон жилийн өмнө. Бэрхшээлтэй болсныхаа дараа ер нь өөр тохирсон ажлын байрыг л өөртөө үүсгэсэн шүү дээ. Ер нь нэлээд олон жил хэвтрийн байсан. Тэгээд бас нөгөө өрхийн санхүүгийн орлого тэгээд ер нь зүгээр сууж болохгүй мэн гэсэн ойлголтоор хийж гисэндээ. Одоо энэ машины энэ дэвсгэр хучлагыг данаа л бид нэр урдаас орж ирдэг байх гэж ойлгож байсан. Тэгээд ингээ Монголдо үйлдвэрлэдэг сонсоод бас талархаж байна. Тэгээд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ зүйлийг хийдэг гэдэг нь бол бас давуу талтай сонсогч байна. Тэгээд сайн байна. Анх бол та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болчихоо тийм ээ. Тэгсэн өөртөө орлого бий болгож эсвэл өнөөдөр та ажил олгож болсон явж шүү дээ. Энэ бол маш сайн байна. Тэгээд энэ ажилд авж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхаа тийм онцлог тэгээд ажлын байрны тохируулга эдгээр дээр нь та мэдээж өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэмжээ анхаарч ажиллах байх гэдэг хэлмээр. За дээрэс нь бас нөгөө 50-аас дээш хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тухайн нийт ажилчдын хэдэн хувийг эзэлж чинь тэргээр нь татврын бас хөнгөлт байдаг шүү дээ. Тэр хөнгөлтүүдийг бас судалж үзээд цаашдаа бас явал танд бас тийм боломжууд бол бас харагдаж болохоор юм шиг надад бол харагдаж байгаа. Энэ тал дээр бас таны зөвлөж хэлмээр байна тий. Та өөрөө шинэ бол өөрөө 50-аас дээш чадвар алдалтай шүү дээ. Дахиад нийт одоо 10 хүн жишээ нь одоо 2 хөгжлийн бэрхшээлтэй тийм хүн бол 20% чи эзэлж байгаа байхгүй нийт аль шүү дээ. Тэр 20%-ийнхээ хэмжээгээр татвараас хөнгөлөгддөг байна. Ийм боломжууд бас байдаг шүү. Энийг давхар цаашаа бас ашиглаасаа гэж би бас хэлмээр байна. Шинэ бий болгож байгаа ажлын байраа илүү тогтвортой байлгах, цаашид өргөжүүлэх тал дээр бас илүү одоо анхаарч санаачлалтай ажиллахыг танаас хүсье. Тэгээд танд энэ олон хүмүүсийн өөрийгөө төдийгүй энэ олон хүмүүсийн ар гэр амьдралыг бас ингээд гэгээтэй болгоод те орлоготой болгоод ингээд ажиллаж байгаад бас талархал илэрхийлээ. Баярлалаа танд. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За манай хоёр зөвлөх төслийг дэмжих үү те. За баярлалаа. Гэсэн тэр интернеттэй иргэдийн холбооны гишүүч бас бүгдээрээ машинтай хүмүүс аюул олон байдаг. Тэгэхээр би таны энэ мэдээллийг бас нөгөө тотоод пэйж дээр энэ тавиад эндээс авах юм бол бас яг нөгөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм байна шүү гэдэг талаасаа бас гишүүдийнхаа дан сурчлаа гэж бодож байна. Баярлалаа. Тий. За амжилтсаа. За амжилтсаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр гэдэг хөтөлбөрөөр дамжуулаад жил болгон одоо барьцаагүй, хүүгөө, санхүүгийн дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуй нэгж, за хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйлчлэгээ явуулдаг төрөмс байгууллагууд бол олгож ирсэн. За энэ жилийн одоо энэ санхүүгийн дэмжлэгийн одоо сонгон шалгуулалт бол өнгөрсөн өмнөх жилүүдээс арай онцлогтойгоор явагдаж байгаа. Санхүүгийн дэмжлэгийг сонирхож байгаа одоо сонгон шалгуулалтыг 3 үе шаттай болгож явуулж байгаа. Эхнийх нь одоо 1-р үе шаттай нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйлчлэгээ явуулдаг төрөмс байгууллагуудаас нэгдэл буюу хүний эрхийн хороо зохион байгуулж байгаа. 2-р шатнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хяналт тавьж одоо 2-р шатны сонгон шалгуулалтыг явуулж байгаа. Санхүүгийн дэмжлэгийг авахыг одоо хүсэж байгаа төрөмс байгууллага аж ахуй нэгжүүд өөрсдөө төслөө одоо нээлттэйгээр хамгаалах 3 одоо шатны сонгон шалгуулалтаар энэ жил анх удаа
зохион байгуулж байгаагаа бас онцлог юм аа. Халамжаас хөдөлмөрт зорилтод нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Яг одоо Монголын хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо төслөө танилцуулахад бэлэн болсон байна. Малын дайвар бүтээгдэхүүнийг мөнгө олгоё гэсэн төсөл байсан. Тэгэхээр та ер нь өөрөө таны үндсэн мэргэжил чинь ямар мэргэжил юм бэ? Миний яг үндсэн мэргэжил бол би махны технологич мэргэжилтэй. Энэ дээрээ л одоо суурилж би энэ жижиг бичлэг бизнесийг эрхэлж бас аж ахуйн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажилтаа олгохоор ингэж харж байгаа. Тэгэхээр өөрөө эзэмшсэн мэргэжил дээр чаддаг зүйл дээр өөрийнхөө болоод бусад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцөлийг хангаж ажлын байраар хангахын төслийг танилцуулж байгаа. Юун төрөнд талархлаа илэрхийлье. Бас амжилт хүсье. Амжилттай танилцуулаад цаг хугацаанд аваа гараад ирээрэй. За баярлалаа. За баярлалаа. Намайг Алтан Загас гэдэг. Би Монголын хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо төлөөлж оролцож байна. Манай байгууллага бол 2015 онд байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй ахмад наснуудын хууль ёсны эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах, тэдэнд мэдээлэл зөвлөгөө өгөх ийм зорилго чиглэлтэй ажилладаг. Манайх байгууллагаас энэ жил өгж байгаа энэ төсөл маань малын дайвар бүтээгдэхүүнээр махан татж бэлтгэж гуддаалах гэсэн ийм төслөөр оролцож байна бид нар. За энэ маань бол миний яг үндсэн мэргэжил бол бас махны технологич мэргэжилтэй. Эндээ тулгуурлаад би ийм жижигхэн бичил бизнес эрхэлдэг байгууллагын дэргэд. За энэ дээрээ бол ийм зургнууд дээр харж байгаа бах махын татж малын дайвар бүтээгдэхүүн гэдэг маань за үхрийн толгойн мах тэгээд малын одоо бусад дайвар бүтээгдэхүүн дотор юмнуудыг зах зээлээс худалдаж аваад ангилан ялгалт хийгээд тэгээд одоо татж бэлтгээд энэ сүлийн юм дээр гарах дотор махан бууз бүтээгдэхүүн хийх ийм жижигхэн бичил бизнес эрхэлдэг. Энэ дээрээ ингээд төсөл борлуулж оролцож байна. За яг энэ дээр бол яг тогтмол байх ажлын байран дээр бол яг 6-аас 8 хүн ажилладаг. За эндээс нэг 3 хүн хөгжлийн бэрхшээлтэй надаас гадна 2 хүн байгаа. Би өөрийгөө оруулах юм бол 3 болцдог. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань яг нэг нь бол юутай өөрөө хувийн машинтай учраас манай борлуулалтын дээр ажлыг гэсэн санал тавиад одоо борлуулалт энэ бол зорилттой зах зээл рүү борлуулдаг бизнес байгаа. Бас дотор махан татж, толгойн махан татж, дотор махан бууз одоо бас ганц нэг дэлгүүрүүдээс бүр одоо бүхэл өрийн гурилтай дотор махан бууз хийгээч гэсэн юм санал ирж байгаа. Гэхдээ бид нар бол дандаа хотын одоо алслагдсан дүүргүүд рүү бас дүүргүүдийн жижигхэн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ тавьж борлуулдаг. За нэгдүгээр бидний бизнес маань бичил жижигхэн учраас том супермаркетууд бол яг өдөр тутам 200 илэг 300 илэг авъя гэдэг учраас тэрэнд нь хүч ядгүй дандаа жижиг дэлгүүрүүдээр ингэж борлуулдаг. За манай төслийн гол зорилго бол мэдээч эргийн юунда хөтөлбөртөө зохицуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ийм ажлын байраар хангана. За 2-оос 3 хүнийг бол ажлын байраар хангах боломжтой байгаа. Сардаа бол нэг 3 сая төгрөгийн цэвэр ашиг олохоор ийм төсөл байгаа. Бид нар ажлын байран дээр засвар хийх гээд байгаа. За буудны гурил илтгэгч, бууз чимхдэг тийм гурил илтгэгчийн машин энэ гарсан байна шүү дээ. Тэгэхээр энийг зөөр хүнээс түрээслэж аваад ингээд 2-3 удаа хийж үтсэн боломж юм байлаа. Тэгэхээр буудны гурил илтгэгч машин авъя гэж төлөвлөж байна. За мах өрөөдөгч бас энэ юунууд том ресторанууд та нар юм жижигхэл ингээд үхрийн адууны үхрийн хавирга ингээд жижиглээд ингээд өрөөдөд явах юм бол бид нар авах боломжтой шүү гэдэг. Тийм учраас мах өрөөдөгч машин авъя гэсэн зорилготой байна. Ийм төсөл боловсрууллаа. За юуны өмнө бас монголчуудын уламжлалт хүнс шүү дээ энэ одоо дотор мах гэдэг чинь тий. Тэр тусмаа өвлийн үйлрэлд бол нөөцлөд авах боломжтой. Харин зуны үйлрэлдүүд муудчих гэдэг учраас одоо энэ нэмэлт дээр үл хөвчлээ хайжлах шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо гүйцэд ашиглахдаггүй байгаа энэ бүтээгдэхүүнийг бас мөнгө болгоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бас давхар хоёрч хүнийг бас ажилд авах тийм ийм одоо төсөл байна. Тэгээ энэ төсөл бол бас цаг үе олсон зөв төсөл байна гэж аялагын зүгээс бол бас дэмжиж байна гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээр нь одоо байгууллагын үйл ажиллагаа бас их таалагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй ахмад наснууд гэдэг чинь бас нэг давхар орхигдчихсан бүлэг.
болж харагддаг те яг мэддаач нэг хүлээн зөвшөөрөхгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ч нэг хүлээн зөвшөөрөхгүй тэгэхээр энэ нөгөө дайвар бүтээгдэхүүн дээр бол нөгөө эрүүл ахуй талаасаа нэлээ шаардлагатай байх нь зүйтэй байх. Тэгэхээр та яг энэ чиглэл рүүгээ бас хөрөнгө оруулалтаа хийнэ гэж байгаа нь бас давуу талаас нь зөвчөж супермаркетуудад яагаад борлуулж болохгүй гэж тий яг нөгөө дайвар бүтээгдэхүүн гэдгийг чи аюул сонирхдаг болсон зүйл үед ялангуяа тэгээд бүхэл өөрийн гурилтай бууз авах юм бол ер нь бол авагдана шүү дээ. Тэгэхээр тэр шаардлагуудаа хангаад ингээд өргөжүүлээд явахаар та жоохон зөрөгтэй хөдөл яасан юм бэ л гэж хэлгээд манай хоёр зөвлөх бол төслийг дэмжиж гэж юм тийм ээ. Тийм дэмжиж. За баярлалаа танд. За баярлалаа. за Халамжаас хөдөлмөрт. За одоо харин Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв маань авто жолооны курсын төслөд танилцуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жолооны сургалт явуулдаг, жолоо арих эрх олгодог байгууллага ер нь хэр олон байд юм бэ? Одоо ер Монгол улсад бол манай ганц байгууллага байгаа. Эрхийг хамгаалах төв цаг үргэлжлэл жолооны курс байгаа. За баярлалаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань бие дааж нийгмийн харилцаанд оролцох, биедээ амьдрахад хамгийн чухал үүрэг бол одоо жолоо барихтай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал байгаа шүү дээ. Энд хувь нэмрээ оруулж байгаа та бүхэнд баярлалаа. Төслийн амжилттай танилцуулаад цаг үжилтэд аваад ирээрэй. За баярлалаа. За баярлалаа. За Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв наран цэцэг байна. 2014 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны курсын ажилласан. Зөвхөн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд баруун талдаа жолооны хурдны хайрцагтай машинаар жолооны сургалт явуулна гэсэн нэмэлт өөрчлөлт оруулаад ингэ Монгол улстай анх удаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд явуулсан жолооны сургалтыг ажиллуулад ингэ ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд одоо 115,015 иргэн байна гэсэн 2022 оны статистик хорооны судалгаанаас бол хэрэгжүүлсэн байгаа. Үүнээс 21,000 иргэд нь хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэд ингэж юусан байгаа. Байгаагаас одоо 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жолооч болгоод бэлтгэхэд ажиллаад явж байгаа. Жолооч болсноороо бол бэрхшээлтэй хүмүүс чинь ямар нэгэн хүний туслан дэмжлэг хэрэгтэй гэж одоо манайхад төсөөд гарсан зөндөө олон залуучууд бол ингээд машинаа бариад жишээ нь янз бүрийн такси үйлчилгээнд явах хүний гар хандгүйгээр ингээд жолоогоо бариад машинаа бариад ингээд хөдөлмөрлөө тэгээд тэрүүгээрээ бид нэртэй бас ажлын байр бий болгож байгаа. Манай хэрэглэтгүүн бүтээгдэхүүн бол хэрэглэтгүүн нь болохоор нөгөө тоног төхөөрөмж нь болохоор жолооны машин байгаа. Тэрийгэ шинжилнэ. Тэгээд хоёр хүнийг ажлын байраар би юу хангана гэсэн зорилготой. Одоо хэдэн ажилтнтай энэ танах? Манайх одоо хоёр жолооны багш, нэг 4 багштай тэгээд цаг үргэлжгээд жолооны курсыг би бол аюул сайн мэднэ. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо жолоо барих эрхийг олгож байгаа цөөн курсуудын нэг шүү дээ тий. Тэгээд үйл ажиллагааг ч гэсэн мэдэх учраас ерөнхийдөө бол дэмжиж байна. Төслийн дам үр дүн тий шууд бус үр дүн биш шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг жолооны сургаад тэгээд эргээд өөрөө такси үйлчлэгээ хийж байгаа жолоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөнд байгаа тий. За мөн одоо тэрэгцэртэй иргэд байдаг. Тэгээд бусад жолооны курсуудын хувьд бол бараг төдийлөн сургалт өгдөг чаддаггүй тий. Тэгэхээр манай танаа байгууллага чи өөрөө нөгөө тусгаалan тоноглогдсон машинтай за ингээд олон жил үйл ажиллагаа явуулаад одоо танигдчихсан учраас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань танахаар дамжаал жолоонд сурж байгаа. Дээрээс нь дахиад одоо бүр нөгөө такси үйлчлэгээ эрхлээд одоо орлого олж байгаа тийм. Тэгэхээр ийм одоо шууд болон шууд бус одоо үр дүн ач холбогдолтой төсөл байгаа учраас би бас дэмжье гэж бодож байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Халамжаас хөдөлмөрт. Хэдийгээр одоо биднэрт энэ хүмүүст олгож байгаа санхүүжилт бол харьцангуй бага. Одоо 20 сая төгрөгөөс 50 сая төгрөгийн хооронд байх. Энэ хүрээнд ажлын байр үүсгээд одоо тэгээд зүгээр биш одоо ингээд тохируулахтай ажлын байр үүснэ гэдэг чинь бас өөрөө нэлээд ажиллагаатай. Би өөрөө ажил олгогч хүний хувьд бас энийг гадралж байна. Тэгээд төрийн бас байгууллагууд маань энд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд маань бас их хичээж орж байгаа нь эндээс харагдаж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдсанараа илүү нөгөө нэгдүгürt ажилтаа болж байна, хоёрт орлоготой болж байна. Тэрээс гадна илүү нөгөө нийгмийн оролцоо сайжирдаг,
өөртөө ихтэй болдог. За өглөө гараад ажилдаа яваад орой ажилласаа ирлээ гэдээ орох чинь тухайн хүний хувьд бол аюу үнцэнтэй зүйл. Хэдийгээр нөгөө нэг авж байгаа цалин одоо бага ингээд одоо ажилдаа ирж очих зам маань биднэрт бэрхшээлтэй байдаг ч гэсэн өглөө би ажилдаа шүү, миний амт олон тэнд байгаа шүү гэдээ ажил дээр очиод орой ирээд ажилласаа ирчлээ гэдэг ингээд нэг сайхан ажил дээр болсон юм а гэрийнхэндээ яриад байна гэдэг бол хөгжимшөлтэй хүний хувьд бол аюу тийм сайхан зүйл байдаг. Энэ бусад хүмүүст магадгүй их чухал зүйл биш байж магадгүй. Тэгэхээр хөгжимшөлтэй хүний хувьд бол энэ аюу чухал зүйл. Тэгэхээр энэ бүх байдлаар ингээд олон өөрчлөлтүүд бий болдог. Тэгээд ер нь бол нөх хөгжимшөлтэй хүн гэдэг чинь нийгэм дотор байдаг олон ялгаатай бүлгүүдийн нэг вэ. Тийм учраас нөгөө адилхан бусад хүмүүстэй адилхан нийгэм татвар төлж аялал бүтээж байх хэрэгтэй гэж бид нар өөрсдөө тэгж тэр өнцгөөс одоо энэ хараачаа гэж айгүй хуурайлдаг. Тэгэхээр энэ ажил бол яг тэр зорилготой маань нийцэж байгаа учраас би энэ үйл ажиллагаанд орсож аваад баяртай байна. Тэгээд орж иж байгаа төслийн санаанууд надад их сонирхолтой байсан гэж байна. Бас хөгжимшөлтэй хүмүүс чинь бас ийм хийж чаддаг юм уу? Бас ийм манайх устдаа хийдэг болчих юм уу гэсэн гэж харахаар сонирхолтой санаанууд их орж ирж байна. Тэгээд Монгол Улсын засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг ингээд том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд ч гэсэн энэ үйл ажиллагаа маань нийцж байгаа гэж харж байна. Тэгээд олон цаашид олон хөгжимшөлтэй хүмүүс ажлын байртай болж нийгэм дотроо хамт олон дотроо орж за тэгээд эх орондоо татвараа төлж баялаг бүтээгч байгаасай гэж хүсэж байна. Халамжаас хөдөлмөрт. Өндөр хошуу туяа нөхөрлөн 2021 онд үүсгэн байгуулагдсан 2015 оноос эхлэн оюутлын болон хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж цүнх Монгол болон Европ хүүхдийн хувцас үйлдвэрлэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ төрөл бүрийн зураг, лого хэвлэх үйлдвэрлэл эрхэлж байсан бол 2022 оноос эхлэн сургуулийн хүүхдийн биеийн тамирын хостол үйлдвэрлэж байна. Нөхөрлөлийн хэдийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны үйлдвэрлэлийн тодорхой хувийг эзэдхийн төлөө хичээнгүйлэн ажиллах юм. Халамжаас хөдөлмөр нэвтрүүлэгт оюутлын үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслийг танилцуулж байна. Би өндөр хошуу туяа нөхөрлөлийг төлөөлөд ирж байна. 16 оноос эхлэн даван уут хорыг үйлдвэрлэж гисэн. Тэгээд Монголын одоо оюу толгой, яамдууд те ер нь төрийн болон төрийн хувийн аж ахуйн олон нэгжүүдтэй манай гэрээгээр ажилладаг. Тэгээд бид нар бол цаашдаа энэ нөхөрлөлөөрөө нөгөө нэг зээл аваад тоног төхөөрөмжөө сайжруулад үйл ажиллагаагаа өргөх зорилгоор энэ төсөлд оролцож байгаамаа. Даван уутар анх 16 онд ойход бол хэдхэн газар ойдог байсан. Одоо бол бараг 30-аад байгууллага яг энэ чиглэлээр дагнж ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол цаашдаа энэ нэр төрлөө олшруулад спорт цөмөхөө тэгээд үр өвчнүүдийн чиглэл рүү орж ажиллахаар болж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмжүүд бид нар шаардлагатай болсон. Тэгээ энэ төслөөр бол манайх 5 тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ ажлын байр бол байртаа болгоно гэж оролцож байгаа. Ерөөдөө эднийхийг би бас аягүй сайн мэднэ. Тэгээ нөгөө доктортой ер нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаад доктортой ажилуулна гэдэг чинь өөрөө их нөгөө бас их нөгөө одоо сорилтууд илүү бусад аж ахуйн нэгж байгууллагаас илүү олон сорилттой тулгардаг. Тэгээ энэ бүгдийг бас хайгуу сайн даваа явуулж байгаа гэж хардаг. Мөнгө цэцгийг тэгээд яг доктортойгоор одоо ингээд даван турны захиалга ороод ирлээ гэл бидрэлүүч гэсэн хандлагад ингээд найдвартай байж байгаа газар бол эднийх байгаа. Тэгэхээр би төслийн ч гэсэн хараад ер нь бол эднийх одоо яг үйл ажиллагаа өргөжүүлэх цаг болсон гэж хараад дэмжих зүйтэй гэж удаал сууж. Тэгээд нэг юм нэмжлэхэд нөгөө бид нар үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр банкуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зээл өгдөг. Тэгээд энэ төсөл маань биднэрт аягүй том боломж гэж бид нар шийдвэрлээд өнөөдөр оролцож байгаа. Тэгээд цаашдаа бол яг нөгөө үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс рүү зээлийн хэмжээ нэлээд өндөр байхгүй бол одоо зах зээл дээр үнийн өртөг аягүй нэмэгдээд байгаа. Тэгээд бид нар энэ зах зээл дээр бас дэсэж үлдэхийн тулд нэлээд асуудлууд тулгардаг учраас санхүүжилт нь улам нэмэгдээд те маш олон тийм үйлдвэрлэгч нар төрөөсэй гэж би өөрөө бодож явдаг. Манай энэ хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эхчүүд бол оёдлыг хийдэг л дээ тий. Гэтэ нөгөө бие бинийгээ дуурайгаад ижлэхийн юмнууд хийгээд тахаар бас борлуулалт нь одоо ямар байд юм бол харин би нэг юу хэлэх гээд байна гэхээр 25-аас дээш ажилтнтай хувийн хвшилт юуг зарж болох вэ тий. Ажлын бэлий, ажлын хувцас, хамгаалалтын хэрэгсэлч гэдэг юм. Ингүүл одоо илүү их та нарын одоо хийсэн бүтээгдэхүүн борлуулах боломж нь бол засгийн газрын 253 гээд журам гарцсан байж байна тий. Энийг бас та бүхэн
анхаарад ирээдүгээ бас харж ажиллавал бас та бүхэнд бол боломж байна гэж бас хэлмээр байна тийм. Тэгээд 5 одоо хөгжлийн бэрхшээлтэй байна бас ажлын байраа. Яг манай гол үйлдвэрлэх бүтээгдэхүүн бол даавн торцог. Тэгээд завсраар нь ер нь яг орж ирсэн юмыг туршиж үзээд боломж байвал бид нар бас ер нь хийгээл явж байгаа л да, туршлагажаал. За ингээд төрж гисэн өөрөө янз бүрийн хурал те чуулган зохион байгуулдаг. Энэ үед нөгөө эсвэл одоо худалдаа авалт хийх хэрэгтэй болдог. Энэ үед нөгөө даавн торнууд одоо ингээд үндэсний чуулган тэгээ томоохон хурал зөвлөгөөнүүд дээр бол өгдөг болсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол захиалга шууд нөгөө чингэлтэй дүүргийн мөнх цэцэг гэж чингэлтээр өгдөг тийм одоо бас нэлээд танигдсан дээрэс нь бас их найдвартай те ингээд чанартай гэдгээрээ бас танигдсан ийм байгууллага байд. Тийм болохоор бид бас та бүхний төслийг одоо үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүлсэ гэж хүсэж байна. Тийм болохоор бид дэмжиж байна. Баяр хүргэе. За та бүхэнд баярлалаа. За дэмжиж байна. Танаа хамт олон амжилт хүсье. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо хамтран хэрэгжүүлж байгаа. За телевизээр үзэгч та бүхэнд хүрж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань баялаг бүтээгчид, хөдөлмөр эрхлэгчид, татвар төлөгчид байдаг юм а гэдгийг харуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. За үзэгч таны зүгээс ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжийа гэвэл өнөөдрийн төсөлд танилцуулагдсан манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой, гэрээ хилцэл хийх боломжтой. Энүүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн эхний дугаартай хамтаас үзэгч танд баярлалаа. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг.